За бүгдээрээ сайн бацхан өнөөдөр булчингийн томор, булчингийн өсөлтийг дэмжих 3 зарчмын талаар ярилцъя. Хамгийн нэгдүгээрт нь дасгал. Та 7-ны 3-4 удаа заалан дээрээ хүчний дасгал хийж байна уу? За үүнд нь болохоор үндсэн суулт, үндсэн татал, цээж хахад, мөн шахалт, төрний гэх мэтлийн хөдөлгөөнүүд орно. Биеийн том булчин аж шалуулсан байгц маягын үйл явдалтай. 2-дугаарт нь болохоор хооллолт, өдөр тутамдаа авж байгаа килокалорийн хэмжээ. За ерөнхийдөө маш их энерги хүчний дасгалтаар зарцуулж байгаа. За дунджаар уургалаг хоол гэдэг нь болохоор 1 кг биеийн жинийг 2 төвлөрүүлээд тэр хэмжээгээр хэдүүлээ уургийн хэмжээг авна. Жишээ нь би 90 кг өдөртөө дунджаар 180 г уурыг авч иж булчингийн ургалт болон булчингийн өсөлтөө дэмждэг. За дараагийнх нь хамгийн сүүлийнх буюу 3 дахь нь амралт өдөр дунджаар 6-аас 8 цаг тогтмол амралттай байх те. Одоо юунд ачаал авсан булчин гэмтсэн булчин маань болохоор сайн шин тэжээлээс гадна амралт хэрэгтэй байх тусмаа илүү булчингийн өсөлт болон томролт нь хурцдаг байна. За гэмтсэн булчин маань болохоор буцаад идэхэхдээ хэлбэр нь өөрчлөгдөд томорч идэгдэг байна.